За бүгдээрээ сайн уу? Сайн суудгаж байна уу? Бүр үнэхээр удаан подкаст хийгээгүй юм байна. Бит хоёрыг бас хүлээгээд байжсэн бүх сонсогчдоос одоо хүлцэл өчий бас баярлалаа. Бит хоёрын хувьд бол сүүлийн үед бас нэлийн завгүй. Дээрээс нь хувийн асуудлууд гээ шин дугаар хийх боломжгүй байлаа. Тэгээ одоо ингээд хийхэд бэлэн болчоод сууж байна. Тэгээд ойрд подкаст хийгээгүй бүр яаж хийж мартцсан, яаж ярихаач мартаад бүр сандраа сууж байна. Тэгээд дөлгөө миний би энэ 7 хоногийнхаа дугаарыг ярихаар бэлтлээ. Гэрлээ битээр яг 7 хоног болгон хамтдаа суугаад өгнө бичиг гэхээр бит хоёрын цаг зав ерөөсөө таарахгүй. Тэгээ өөр хотод байдаг болохоор энэ 7 хоногт ямар ч лээсэн бит хоёрыг за яг дугаараа гаргая гэд ганцаараа юучсан яриагээд энэ 7 хоногт би яриад дараа 7 хоногт гэрлийн дугаар орно. За тэгээд яг одооноос ерөөсөө алга болохгүй дугааруудаа хийгээд явахыг хичээнэ. Эхлээсээ өмнө нэг юм хэлэхэд бас миний хоолой жоохон баазрын сөүлттэй байгаа. Одоо подкаст хийхгүй болохгүй гэдэг бүр яарад хийж байгаа шүү. Бид өөрөөс заримдаа юм дарах зүйл сонсны дараа та бүхэндээ арай нэг гээлэг зүйл ярьж өгдөг. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар ч гэсэндээ богинохоо хэмжээний гээлэг түүх ярихад бэлдсэн байгаа. Тэгээд төгсгөл хүртэл сонсоорой. За миний би энэ дугаараараа бол Канадын нэгэн цуврал алуурчны талаар ярихаар бэлтлээ. Тэглэхээс өмнө бол иймэрхүү дарк төрлийн зүйл сонсох дургүй болоод айдаг хүмүүс маань битгий сонсоорой. За ингээд хэрэгээ ярьж эхлэе. Энэхүү хэргийн гол хүнийг бол Роберт Уильям Пиктон гэдэг 1949 оны 10 сарын 24-ний Канада улсын British Columbiaгийн Port Coquitlam гэдэг хот төрсөн. Түүний аавыг Леонард Пиктон, ээжийг нь Луис гэдэг, Линда гэдэг дээрээ ихчтэй, Дэвид гэдэг доороо эрэгтэйдүүдтэй ингээд ихээс гуруула тавлаа амьдардаг. Ээж аав нь л гахаан фирмтэй 3 үеэрээ ажиллаж байгаа нэг тийм энгийн нэгэн ажилчин гэр бүл. Аавын хувьд бол фермэндээ өдөр шөнөгүй маш завгүй ажилдаг тул хүүхдүүдтэйгээ тийм ч ойр байдаггүй. Ээж нь бол хүүхдүүдээ харж ханддаг. За ээжийнх нь ерөнхийдөө хувьд бол бас л маш их ажилтай, завгүй байдаг. Тэгээ нэлийн хүүхдүүдээ ч гэсэн шаардаж ажил хийлэгдэг, ширүүн дөрөө зантай, ер нь бол яхир хар яр хийсэн тиймэрхүү төрлийн хүн. Игч Линдагийнх нь хувьд бол ээж аав нь гахаан фермэнд эмэгтэй хүүхэд өсгөхөд бол тохиромжгүй гэж үзээд Ванкуверт байдаг хамаатныдаа амьдруулгаар явуулсан байдаг. Харин 2 хүүгээ бол фермэндээ мөн л их завгүй ажилладаг, хичээлээсээ ирээл ажилдаг, ер нь тоглогч зав байдаггүй. Ээжийнх нь хувьд бол гахаанууд нь бараг нэгт байдаг гэж хэлж болно. Гэр бүлийнх нь хоёрт фермийнхаа ер нь малаа өсгөж арвижуулахын тулд хүүхдүүдээ олон цагаар ажилладаг. Ариун цэврийн сахиг тал дээр бол ерөөс анхаардаггүй. Хоёр хүн сургуультаа явахдаа усанд ч ороогүй, хувцас цөлөөгүй, бохор хувцастайгаа шууд явдаг. Фермийн гахаанууд нь л тэдний амьдардаг гэрт нь орж гараал явж байдаг. Гэр орон нь л тэр чигтээ замбраагүй, бохор. Тиймээс Роберт болоод дүү хоёр нь сургуулийнхаа автобусанд суугаад хинч тэдний хажууд суухыг хүсдэггүй. Маш муухай өндөр үнэртдэг болохоор нь тэгээ хүүхдүүд тэр хоёрыг ингээд доглож хочлохдоо бол өмхий гахаанууд гэж хочилдог байсан. За Робертийн хувьд бол хичээлдээ их муу. Дүүтэйгээ тэр хоёр хоёулаа хичээлдээ явах үнэхээр дургүй, байнга л хичээлээ яаж таслах уу гэсэн тийм арга хайдаг. Тэг бүр заримдаа ээж аавдаа хичээлдээ явлаа гэж хэлээд гараад эргээд нууцаар гэртээ орж ирэнгүүтээ өрөөнийхөө орны доор хичээлээ тартал нуугдж агаад хичээл нь таарах үе гарч ирээд ээж аавдаа сургуультаа явчаад ирлээ гэж хүртэл худлаа ярьдаг. Робертийн хувьд бол одоо нэлийн тэм зожигдөө, дуугүй төрлийн найз нөхөд байхгүй ганцаардмал хүүхэд байсан. Тэг бүр одоо ажлаа зайлсхийх юм уу, хүнтэй ярмааргүй ганцаараа баймаар байдаг үедээ хүмүүсээс нуугдахаараа гахаан ядлуулсан одоо их биеийн дотор нь орж нуугддаг хүүхэд байсан. 11 настайдаа Роберт нэг дуудлаа худалдаагаар цуглуулсан мөнгөөрөө тугал худалдаж авсан. Туглаа зүгээрч тэжээгээгүй бүр түүний хувьд тэр тугал нь цорын ганц хань хайртай тэжээвэр амьтан байсан ба хичээлээсээ тарж ирээл туглаа усанд оруулаад хоолж арчилдаг. Нэг тийм бүр цаанаасаа ингээ сэтгэл зүрхээр холбогдсон юм шиг тийм хайртай.
Гэтэл нэг өдөр хичээлээсээ иртэл туглаа яагаад олохгүй байсан. Тэгээ ээжээсээ хайцсан малгийн асуусан чинь амбарт очиод үзгээд хартал туглыг нь нядлаад тавьчихсан. Тэгээ үүнийг хараад Роберт маш их цочирдөө сэтгэлснээр унжсэн. Үүнийхээ талаар бас том болсон ч гэсэн мартаагүй. Миний туглыг тэгчихсэн байсан гэж зөндөө олон хүмүүст ярьсан байдаг. 14 настайд сургуулаа Роберт бүр мосон хайсан. Угаасаа хичээлдээ сонирхолгүй байсан болохоор тэгээд нядалгааны дагалдангаар сурж ажиллаж эхэлсэн. Тэгээд 4 жилийн турш фермд ажиллаад хажуугаар нь дагалдангаар ажиллаж байгаад 1970 он бүтэн цагаар ээж аавынхаа фермд ажиллаж эхэлсэн. Ингээд хаа нядалгааг бол одоо бүр мэрэгсэн хэмжээний баг сурцсан гэж хэлж болно. За яг энэ 1970 онд тэрээр инкээс өмнө 3 жилийн өмнө буюу 1967 онд нэг зүйл болсон. Тэр нь түүний дүү Дэвид нь 16 нас хүрээд жолооны өмнөлг аваад удаагүй байхдаа ээж аваагаа машиныг унж авч агаад оройн 7 цаг 40 минутын үед Тим Барретт гэдэг 14 настай хүүг жоохон зайдуу зам дээр дайрчдаг. Тэгээ хүүг бол дайрсан нилээн тийм хүнд бэртэл авсан байхыг хараад сандраад шууд гэрте очиод ээжтэй хэлсэн. Ээж нь Дэвидтэй хамт хэрийн газар очиод харсан ч юм бол тэр хүү маш хүнд гэмтсэн байсан ч амьд байжсэн. Гэтэл ээж нь тусламж дуудахын оронд хүүг ойролцоо байх устаас хууг руу ингээд түлхэж унгаагаад живүүлээд алчдаг. Тэгээ ээж нь Дэвидэд бол өөрсдийнхөө машиныг засуултыг засварын газар аваачаад машинаа засуулчихаа янзлуулчаад эргээд шууд явуулсан. Орой болоод мэдээж хүүгийн эцэг их нь хүүхдээ гэртээ ирэхгүй болохоор нь хайсан. Тэгээ хаагаад олохгүй болохоор нь хуршүүдээсээ асууж цагдаад хүртэл мэдгдсэн. Тэгээ нэг хуршин ээж аавд нь хэлэхдээ танаа хүүг чинь нэг хэсэг замаар алхаж явах нь би харсан штэ гэд хэлсэн чинь тэр тухайн хэсэгт нь очиод үзтэл хүүгийнх нь гутлын өрөөсөн байжсэн. Тэгээд удалгүй хүүгийнх нь цогцыг олсон. Тэгээ мэдээж хүүг гаргаж ирээд тэ яасныг харахад бол живхээс гадна тархин цуурсан, харвас ер нь гарнаас авсан бэртэл гинтэл байсан болохоор хүүд нь хин ийм юм хийвгээ цагдаагаас бол мөрдлөг хийж эхэлсэн. Тэгээ ингэж эхлээд жилийн дараа нь бол яг гэрчүүдийн тусламжтайгаар нөгөө машины засварчин гинт орой Дэвид машинаас суулгаар ирсэн. Тэр надаас сэжигтэй сонин санагдчих байсан гэдгээ ер нь цагдаад мэдэгдээд Дэвидийн хийсэн хэрэг гэдгийг олж мэдээд түүний насан туршаагүй хүүхдийн хорхлоо хорсон байдаг. Тэгээ зарим сайд дээр бол ерөөсөө Дэвид баригдаагүй, тим хүүгийн үхлийг бол зүгээр санамсаргүй зүйл гэж бодоод тэднийг гэрийнхнээ ерөөсөө сэжилж янз бүрийн зүйл болоогүй гэж бичсэн мэлээ. Харин зарим сайд дээр болохоор Дэвидийг насан туршаагүй хүүхдийн хорхлоо хоригдсон гэсэн. Гэтэ яг хэр удаан хоригдсон талаарх мэдээлэл ерөөсөй байхгүй. Тэгэхээр яг аль нь үнэн болохыг мэддэхгүй. За харин ээж Луисагийн хувьд бол ерөөсөө энэ хэрэгт оролцсон гэдэг нь мэдэгдээгүй. Гисэн ч гэсэндээ тэр хавийнхнаар нь бодлоо энэ ээж Луис нь энд оролцсон гэсэн тийм цуу яриа гараад исэн ч гэсэндээ ер нь тэрийг нь одоо мөрдөж шалгасан зүйл бол огт болоогүй өнгөрсөн. Ингээд ээж болоод одоо Дэвидийн хийсэн энэ хэрэг бол мэдээж Роберт бол мэдсэн. Ээж нь бол ийм том хэрэг хийгээд баригдаагүйг бол хараад тэр Роберт баригдахгүй бол баг ийм муу зүйл гэж болох юм байна гэсэн тийм анхны үлгэр дуурайлаа бол авч эхэлсэн гэж хэлж болно. Тэр Робертийн хувьд бол ээжтэйгээ бас нэлийн дотн ээжээсээ хамааралтай өссөн. Багасаа л фермдээ мал дээр ажиллаж нядалгаа хийж сурсан тэрээр бол том болоод хотын төв рүү орж ажиллаж олны дунд байна гэхээр бол нэг л санаанд нь буудаггүй, сонирхол байхгүй. Тэгээ ер нь л ганцаараа явж тгийж амьдралаа өөрчлөл би амжилттай явж чадахгүй байх гэсэн бодолтой байсан болохоор фермдээ л одоо тасснараа ажиллая гэж боддог. Ингээд Роберт бол 21 нас хүрсэн. Фермд ажилласан бол хэвээр мөн байнга гахааны эдэлгааныхаа ажиллаар ер нь фермийнхаа ажиллаар гахааны тэр хаягдал хэсгүүдийг нь Ванкуверийн хотын төвд нь байдаг амьтны хог хаягдал зайлуулах газар болох West Coast Reduction гэдэг газар очиж тушаадаг. Энэ ажлынхаа шугамар бол хотын зүүн захад байдаг нэлийн дэм ядуу буурай хэсэгт байдаг гудамжны хэсэгт айгүйх очдог. Тэнд бол орон гэргүй хүмүүс, биеийн үнэлэгчид, хар тамирчид ихээр байрладаг газар очдог. Тэнд байдаг нэгэн баарнд орж айгүйх суух туртай. Тэгээ мөн биеийн үнэлэгч их авдаг болсон. Тэгээ энэ гудамжны хэсгүүд нь бол нэлийн Канадынхаа хамгийн аюултай хэсгүүдийн нэг. Байнга л одоо дээрэмд хонвол тэ янз бүрийн зүйл болж идэг. Хууль барыг нэг үйлчлэхгүй. Цагдаа нар тэнд амьдардаг ядуу бүрээ хүмүүсийг бол нэг тэгж тоодгүй.
Тэгээд Робертийн хувьд бол айгүйх тэнд очих дуртай байдаг байсан нь тэгээ баарнд суугаад биеийн үнэлэгч авч чаддаг, бас уух зүйл юм уу, харт тамхи ч юм уу, тэгээ мөнгө өгөөд найз нөхөдтэй ингээл биеийн үнэлэгч авчдаг гэд тэнд очихороо өөрийнхөө зүгээр ажиллаж амьдардаг одоо фермийнхаа амьдралаас арай өөрийгөө арай хүчрэхэг нэгнэр мэдэрдэг байсан учраас тэнд очих дуртай. Гисэн хэдийч тэрээр бол байнга баараар суудаг байсан хэрнээ ерөөсөө согтууруулах ундаа болоод хар тамхи ч юм уу тамхи ерөөсөө хэрэгэлдэггүй байсан гэсэн. За яг энэ байдлаараа өдөр нь фермдээ борив бохос хэлгүй ажиллаж шөнө нь энэ гудамж руу ирж явсаар хэдэн жил өнгөрсөн. Гэтэл удалгүй ээж аавах нь би энэ муудсаар 1978 онд аав нь нас барж ээж аав нь би энэ бас л их хүнд хорт авдартай болсон байдаг. Тэгээ Роберт бол ээжигээ нэлээд хүчгүй дээ би энэ өвдсөнд ороод зөөд бол өдөр шөнөгүй асарсан ч аав нь өнгөрснөөс жилийн дараа ээж нь нас барсан. За тэгээд гэр бүлийн бизнесээ мэдээж 3 хүүхэдтэй ээж аав нь өглөөлж үлдээсэн ба. Игч болоод дүү хоёр нь бол гахаан фермийн бизнесийг бол ерөөсөө өргөжлүүлж ажилуулахыг ч юм уу тэг авахыг хүсээгүй Робертэд өгсөн. Харин эрэгтэй дүү Дэвид нь болохоор фермэнд байдаг нөгөө том байшингаа бол авч үлдээд тэр Роберт фермийнхаа нэлийн зайдуу алгацсан хэсэгт бол чиргүүлэнд амьдарч эхлэн фермийнхаа аж ахуйг эрхэлж үлдсэн. Ингээд үүнээс хойш Робертэд бол юу хийж би хаана байна гэсэн ер нь тийм санаа тавих хүнээс гадна юу хийх ингэж хийхийг нь хэлж өгөн байхгүй өөрөөхөөрөө яг чөлөөтэй амьдарч эхэлсэн ба амьдралынхаа туршид нэг ч яг албан ёсоор найз сүсгүүдээ болж байгаагүй. Яа тэгэхээр энэ багасаа л усанд орох дурггүй байнгын бохор явж идэг. Дээрэс нь хаан фермийн угаасаа ажил тэгэл одоо хувц хунаар байнгын л бохор байдаг. Тийм учраас эмэгтэйчүүд үнээс муухай өнөр өртөд идэг гэд юусоо одоо үерхэлж найзлалтгүй. Тийм болохоор одоо ганц л хийдэг зүйл нь биеийн үнэлэгч бол авдаг. 1980 онд тэрээр нөгөө л гудамж руу очихдоо 14 настай нэг охиныг машиндаа суулгаад шууд охин суусны дараа түнлөө хүчээр дайраад хутаг тулгаад хүчнэсэн. Хүчнэдэж дуусныхаа дараа нэг машины зогсоол дээр орхичоод яваад өгсөн. Тэгээ энд хэрэгээрээ бол түүнийг цагдаад барьж өгөөгүй юм уу эсвэл баригдаагүй юм уу ямар ч л байсан. Ерөөсөө энэ хэрэгээрээ бол огт баригдаж хэрэг хүлээгээгүй. Тэгээ үүнээсээ хойш 10 гаруй жил бол яг фермд ажилласан энгийн амьдралынхаа хэмнэлээр явжгаад 1994 онд фермийнхаа газраас нэг хэсгийг нь зарсан дүүтэйгээ нийлээд тэдний ферм бол бас нэлийн том газартай. Тэгээ ферм ч гэсэн том болохоор ганц Роберттэй өмнөшгөө фермийг авч явах боломж байгаагүй. Маш их ажил хийсэн. Тийм болохоор өөртөө хэсгийн фермийнхаа одоо жижиг хэсгийг авч үлдээд тэрийг ажилуулж үлдээж зарим хэсгээ бол дүүтэйгээ хамтдаа нийлж зараад 5 сая гаруй доллартай болцоосон. Ингээд мөнгөний тал дээр бол асуудалгүй болсон. Ах дүүс бол The Piggy Palace гэсэн нэг тийм нэртэй ашигын бус буйны байгууллагыг бүртгүүлсэн. Тэр нь болохоор үйлчлэгээний байгууллага, спортын байгууллага гэх мэт тийм бүлгүүдийн нэрийн өмнөөс нь арга хэмжээ, үйл ажиллагаа эсвэл одоо хандив цуглуулах ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Тэгээ тэрэндээ бол нөгөө гудамжнаас биеийн үнэлдэг гэдэг юм уу, хар тамхичид гэдэг юм уу тийм хүмүүсийг урьдаг. За бүр олон хүн урьж байснаас 1800 бараг 2000-аад хүн хүртэл цуглардаг ийм том парыг хийдэг. Тэгээ ер нь бол энэ нь одоо хандивын үйл ажиллагаа ч гэдэг юм уу те буйны үйл ажиллагаа гэсэн нэрний доор байдаг ч гэсэндээ яг үнэндээ зүгээр замбраагүй параддаг байсан. Тэгээ шөндөө Роберт бол хэнийг мөнгө төлөөд нэг эмэгтэйг чиргүүлдэ авч хондог. За энэ парадалтыг ер нь 1998 оны 10 сарын 31-нд болсон шинэ жилийн үжлэг болсон юм билээ. Тэрнийхэн дараа бол яг тэр ах дүү хоёрыг бүсчлийн хууль зөрчсөн хэрэгээр шүүхэд өгсөн. Тэгээ дахин ер нь үжлэг зохион байгуулахыг хориглож исэн ч гэсэндээ хийсээр байсан. Тэгээд санхүүгийн тайлангаа заавал гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар 2000 оны 1 сард нь бүр яг албан ёсоор татан буугдаад дахиж ерөөсөө ингээд үжлэг зохион байгуулахыг хориглосон. За 1997 оны 3 сард Wendy Lynn гэдэг эмэгтэйг Роберт гэрлөөгөө авч очиод бэлгийн харилцааны үеэр түүний гарыг гавлах гэж оролцсон. Тэгээ ингэхээр нь эмэгтэй дургуйцаад гавлуулахгүй гэсэн чинь Роберт айгу уурлаад гэз рүү нь хутгалсан. Тэгээ эмэгтэй хэдий хутгалуулсан ч Роберттэй барьцалдж байгаад хутгийг нь булааж аваад эргүүлээд Робертыг хутгалсан байдаг. Тэгээ гэрээс нь гараа гүйсэн. Тэгээ азар бол фермийнх нь ойрхон төв замаар нэгэн настай автор хоёр хос машинтайгаа явжсэн болохоор эмэгтэй туслаад эмнэлэгт хөрөөж өгсөн байдаг. Харин Роберт өөрөө шархтсан болохоор
түргэн тусламж дуудаад Вендигийн имжлүүлжсэн тэр эмнэлэгтэнд очиж имжлүүлсэн бас. Тэгээ Венди бол цагдаа нарт бүх босон хэрэгээ хэлсэн. Тэгээд эмнэлэгт байхад нь бүр Вендигийн одоо нэг гартанд байсан гавныхын түлхүүр нь Робертийн карманаас нь гаргаж ирж тайлж өгчсэн гэж хэлээ. Тэгээд энэ босон бүх зүйлээ хийснээр Робертийг түүний аминд хүрэх гэж оролцсон гэсэн тийм хэрэг бол үүссэн байгаа. Тэгээ шүүх хурал болохоор босон боловч Венди дахин Роберттой нүүр тулахаас айсан. Бас дээрэс нь хамгийн гол шалтгаан нь бол шүүхээс түүнийг байнгын харт амиг хэрэгэлтийг донтогч байсан болохоор нь яг үнэн зөв мэдүүлэг өгөхөд хэтэрхий тогтворгүй байна гэж үзснээр яг энэ хэргийг ерөөсө хэрэгсэхгүй болгоод Роберт гэмгүй өнгөрч исэн. Гэхдээ Робертийн цагдаагийн түүхэнд бол бэлгийн хүчирхийлэл хийсэн гэдэг харин яг энэ хэрэгээрээ бол хоригдож яг гинт хэрэгтэн бол болоогүй гэдэгтэй бол орсон. 1997 онд бол 24 настай Marnie Lee Frey гэдэг харт амигчин бас эмэгтэйд харт амиг өгөө надтай бэлгийн харилцаанд орчих гэснээр хамтдаа чиргүүл рүүгээ дагуулж утсан байгаа. Харьцаанд ер нь орсныгоо дараа Роберт одоо шууд л хэрцгий болоод эмгтээлүүд айрж яг яаж асан бол тодорхойгүй. Гэхдээ Роберт бол хөрчнөр луугаа ингээд бэлгийн харилцаанд орох үеэрээ ч гэдэм үү дараа нь ч юм уу өмнө нь ч юм уу гинт одоо чи надаас хулгай хийх гэж оролдлоо. Миний төрөвч рүү гарч явлаа ч гэдэм үү. Тиймэрхүү жижиг шалтгаан албаар гаргаж ирээд тэгээд тэднийг гүтгэж агаад амар уурлаад баг багаар ингээд шууд тэднэрлүү дайрж алдаг байсан гэдэг. Ингээд Марни эмэгтэйг бол алчхаа цогцыг нь хэсэгчлэн мөчлөөд зарим хэсгийг нь ингээд биеийг нь алга болгохтой хэрэгэлдэг байсан арга нь болохоор фермийнхаа газар зарим нь буулсан. Нэг бол зарим хэсгийг нь гахаануудаа идүүлж зарим хэсгийг нь нөгөө хотын төвд байдаг малын хог аягдал тийм тушаах газараа хайсан байхаа гэцгээдэг. Тэгэхүү ингээд Роберт эхлээд хүчин хийсэн дараа нь хүн алах гэж оролцсон. Харин энэ удаад ингээ хүн аснаар гэмт хэргийн ялангуяа хүн алах тийм амтанд нь орж үүнээсээ хойш бол алхаа үйлдэж эхэлсэн байх гэдэг. Гэхдээ түүний хамгийн анхны алга бол яг хизээ гэдэг нь бол тодорхойгүй. Учир нь цагдаа нарын мэдж байгаагаар бол 1997 онд энэ Марни гэх эмэгтэйг алсан байдаг чиг үүнээс өмнө 1995-аас 97 оны хооронд ойролцоогоор түүний очдог гудамжны тэр аваар амьдарч ажилдаг байсан биеийн үнэлэгч нараас 21 эмэгтэйчүүд сураггүй алга болсон гэдэг. Тэгэхээр тэрээр алхаа бол 1995 оноос эхэлсэн байх магадлал маш өндөр болж тарж байгаа. 1998 онд дахин 8 эмэгтэй сураггүй алга болсон. Ингээд маш олон эмэгтэйчүүд сураггүй алга болж ирнэ. Найз нөхдөд цагдаад мэдээлэлч цагдаа нар ер нь нийгмийн ийм одоо ядуу буурай ийм ажил хийдэг хүмүүсийг бол ерөөсө тоохгүй хэрийг нь мөрдөлгүй хайрцдаг. Тэгээ наад хүн чинь ер нь нийшдээ тийшээ ингээд нэг хүн дагаа явцсан юм биш үү? Эсвэл бүр өөрөө ингээ хүснээрээ цугтцсан юм биш үү? Гэ ерөөсө тоодгүй мөрддөггүй. Тэгэл нэг бол одоо ямар ч цогцос олдоогүй болохоор одоо хин нэгэнд үнэхээр муу юм тохиолдоод байна гэж юусоо хижиглээгүй байхгүй юу. Тэлээгээ бүр одоо энэ болгоныг нэг хүн хийсэн ч гэж юусоо цагдаа нарын толгойд нь буугаагүй тухай дээ. Тэгээ тэрхүү ер нь гудамжинд Elaine Rain гэдэг нэг эмэгтэй гудамжны тийм ядуу буруу хүмүүс зориулсан хорогдох байртай байсан. Тэгээ тийм эмэгтэйчүүд зөндөө олноороо очиж хоол иддэг амартай эсвэл байдаг. Тэндээс бол зөндөө эмэгтэйчүүд ажиллахаар гараал эргэж ирэхгүй байгааг ажигласан дээрээ хит хэдэн удаа цагдаа нарт очиж ийм хүн ингээд алга болчлоо хайгаад үзээч гэд хэлж байхад ерөөсөө цагдаа нар бол огт хөдлөөгүй гэж тэр эмэгтэй хэлсэн байдаг. Тэгээд бүр энэ алга болоод байгаа эмэгтэйчүүдэд бол ерөөсөө ялангуяа Робертыг бол хинж сэжиглээгүй. Мэдээж түүний хувьд бол байнгын олон жил тэр гудмаар эргэлддэг биеийн үнэлэгч авдаг. Гэхдээ тэлээгээд одоо авсан эсвэл авч хонсон тэр эмэгтэй болгоно мэдээж алаагүй, хүчндээгүй, зарим нэгтэй бүр найзууд болоод холбоотой байдаг. Тиймээс түүнийг амьдардаг газрын ойр хавийн хуршүүдэнч дээр биеийн үнэлэгчдч дээр ер нь Робертыг их дуугүй, номой хүнд хоргүй ингийн л тийм найрсаг зарим нь бүр халамжтай хөөрхөн хайртай зөвлөлийн хэрэгтэй гэж хэлцгээдэг. Ингээд зөндөө хүмүүс алга болоод исэн болохоор эмэгтэйчүүд бол хажуудах найз нөхд нь жил жилээр багасаад байгааг хараад бүгд л айл болох дотроо ингээд сонор сэрэмжтэй нэг нэгээ харж хандаж эхэлсэн. Тэг хамт явсан үйлчлүүлэгчдийн хараад машиныхын дугаарыг бичиж чадхаараа ер нь болгоомжлсон ч гэсэн Робертийн гарт амиа алдах хохирогчд бол ихсээр л
За Роберт зарим харт амиг хэрэглэдэг, биеэ үнэлдэг хүмүүстэй найзууд гэсэн штэ. Тэгээ тэдний нэг болох Лин Эллингстон гэх харт аминд онтогч эмэгтэй 1999 онд Робертийн фермэнд хэдэн сар ажиллаж амьдарсан. Тэгээ нэг өдөр борл харт амиа хэрэглээд нэлээд масуураа чиргүүлд нь унтжгаад шөнөөр сэрсэн гинэ. Тэгээс ирээд цонхоор нь харсан чинь Робертийн ажиллаа хийдэг нядалгааны амбаарт нь гэрэлтэй байгааг хараад сонирхоод очоод харсан. Гэтэл нядалгааны ингээд таазнаас унжсан төмөрт эмэгтэй хүн гогцоолдоод мөчлүүлж байгааг хардаг тэрээр. Тэгээ ийм аимшигтай дүр зураг харсан дээрээ бүр ингээд шууд орилол цугтаад гүйсэн. Харин Роберт түүнийг өөрийг нь харсан гэдгийг мэдсэн ч гэсэндээ ерөөсөө араас нь хөөгөөгүй тэгээ хайсан. Тэгэл энэ мэдээж харсан зүйлээ цагдаад очиж мэдгдсэн. Тэгээ Роберт ч цагдаа нарт фермийг маань одоо шалгах хэргийг нь бол өгсөн. Та нар үнэхээр энэ хүний үгэнд итгэж байгаа юм бол ирээ шалгаа гэд хэлсэн. Гэсэн чинь Лин эмэгтэй өөрөө одоо санхүүгийн тал дээр Робертоос нэлийн одоо тухайн үед хамааралтай байх газар байхгүй, ажилгүй. Тэгээ Робертийн фермэнд нь бол ажиллаж амьдарч исэн, бас байнгын харт амиа ахуулдаг. Тиймээс Робертыг бас өөрийг нь гэмтээхгүй гэдгээс айгаад дараа нь тэр цогцос харсан гих мэдүүлгээ өөрөө хараагүй би ингээ буруу андуурсан юм шиг байна гэж хэлээд өөрчлснөөр энэ хэрэг нь бол хэрэгсэхгүй болж цагдаа нар ерөөсөө фермийн чирч шалгаагүй тэгээд орхисон. Тэгээ цагдаа нарын хувьд одоо эмгтэй хэдий тэгж хэллээ гэсэндээ орхисон нь тухайн яг иймэрхүү зүйл харах шөндөө харт амиг хэрэглээ масуурж байгаа сэрсэн болохоор магадгүй тэр ингээд хийм хараад ч гэдэм үү буруу төсөөлөн ботсон ч гэдэм үү тийм зүйл харсан байхаа гэж одоо тоог өнгөрөөсөн мэт юм лээ. За үүнээс хойш бол Робертэд өмнө нь 2 ч удаа баригдах ийм боломж байгаад баригдаагүй өнгөрч дахин Бренда Wolf гэх мөн л бас харт аминд онцсон эмэгтэйг чиргүүлдэ авчираад бэлгийн харилцаанд ороод гарын гавлаад хоолойг нь боож огоод алаад мөчлөөд мөн л одоо хийдгээрээ зарим хэсгийн гахаануудаа идүүлсэн тэг зарим нь хаягдал газар тушаасан. 1999 он гэхэд нөгөө гудамжны хавьяас л нийтдээ 30 гаруй эмэгтэйчүүд сургуу алгасанд бол Робертыг дагаад ферм рүү чиргүүл рүү очиж явах эмэгтэй олдохгүйсэн. Тэгэхээр Роберт нөгөө найз эмэгтэйчүүдээрээ дамжуулаад тэд нар нь хорогдох газарт байгаа эмэгтэйчүүдээр ороод тэр Робертийн ферм рүү очиж хэдэлээ паради харт амих байгаа гэж мөнгө өгнө гэж хэлээд очдог. Тэгээд эмэгтэйчүүдээр Роберт фермд хэд удаа авчирж агаад итгэлийг нь олж агаад ер нь бол дараа нь сэжиглэгдэхгүйгээр алдаг. Тэгээ Робертийн хувьд бол одоо маш муухай зүйл бодож явдаг байсан нь тухайн эмэгтэйд би чамд өнөө шөнө надтай хэрэг хонох юм бол одоо тэдэн төгрөг өгье гэж хэлж байгаа үедээ яг дотроо чамтай унтаад алаад мөчлөختөө би чамд ийм мөнгө өгье гэсэн тийм утгатай гээ дотроо айгу бодож кайф авдаг байсан гэнэ. Тэгээ өөрийнх нь хамгийн дуртай зүйл нь болохоор одоо яг фермээсээ гараад тэр хотын төв рүү тухайн гудамж руу очиод эмэгтэйг машиндаа суулгаад гэрлүү авч явах одоо яг энэ үйл явцтай бол маш их дуртай кайф авдаг байсан гэсэн. За ингээд 2001 он гэхэд алуугасан эмэгтэйчүүдийн тоо бараг 66 хүрсэн. Тийм болохоор одоо цагдаагийн байгууллага бол тэг яах ч аргагүй энд нэгэн болоод байна. Арай цоврал алуурчин байгаа юм биш үстэй гэж эцэст нь нэгэн сэжиглж эхлээд хэргийг мөрдгөөр яг ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ талаар ямар нэг зүйл мэдэж байгаа болоод хэрэгтнийг байрахад одоо тусалсан хүнд 100,000 долларын шагналыг амлсан зараа тавьсан. За үүнээс нь үүдээд 12,000 гаруй сэжигтэй юм мэдэж байна гэсэн дуудлагууд цагдаагийн газарт ирсэн ба тэр дотроос хэд хэдэн хүмүүс Робертийн гахаан фирмийн сэжилж байгаа хэлсэн байдаг. Тэгээ тэр хэлснээр нь цагдаа нар Робертыг бөнхөн шалгаж үзсэн. Тэгэхэд бол өмнө нь бэлгийн хүчирхээлэл хийсэн гэсэн тийм түүх байсан чи яг түүнийг энэ сэжигтэн байх магадaltaй юм байна гэж Робертыг тэгж шалгаагүй орхисон. Тэгэхээр цагдаа нар хөдөлж эхэлсэн ч гэсэндээ тэдэнд хангалттай хүн хүч байгаагүй, тодорхой хүмүүсийн мэдээлэл ДНХ-ийг дээж үзэж байхгүй, техник төхөөрөмжөнд сайн хөгжөөгүй гэдэг хэрэгтнийг хурдан олох одоо ямар ч баттай нотлохотой зүйл тэдэнд байгаагүй. Тэгээ бүр зарим хохирогч нарын ар гэрийнхэн найз нөхөд нь тэр гахаан фирмийг шалгуул яадаг юм бэ? Очиж хэлж одоо хичнээн удаа цагдаад хэлээд бүр зарим нэг хүмүүс фирмд нь заримдаа ажилтдаг байсан эрэгтэй хүртэл энэ Роберт ингээд хүүхнүүд фермд авчирдаг. Тэгээ тэр авчирсан эмэгтэйчүүд нь удаачгүй ингээ алга болоод сургуу алга болоод байна. Тэгэхээр энэ фермтэй холбоотой байж магадгүй юм шүү гэж хүртэл хэлж байгаад цагдаа нар Робертыг сэжиглэхгүйгээр шал
өөр олон хүмүүсийг бүр нарийн шалгаад анхаарлаа төвлөрүүлээд яваад байсан. Тэгээ энэ үеэр нь бол Роберт аимшигт хэрэгээ хийсэн бол хിവэрээ 2001 оны 6 сард нь Андреа Жоусбрайн гэдэг эмэгтэйг 2 сарын дараа буюу 8 сард нь Serena Roberts гэдэг одоо ийм хоёр эмэгтэйг алсан маш ойрхон хугацаанд. Тэгээ энэ удаад бол энэ хоёр эмэгтэйг алчаад өмнөх хохирогчнор шиг одоо шууд мөчөлж хэрэгээ нуух үйлдэлээ хийгээгүй. Тэгээ нэг талаараа бол одоо өөртөө энэ олон жил энэ олон хүн алаад баригдаагүй, өөрийг нь хинт сэжиглээгүй гэж бардсан уу яасан. Цогцнуудыг мөчлөөд тэр хоёрын одоо толгой, гар хөлийн хуванцар хувинд игээд өөрөөхөө хөлтөгчөнтэйгээд хадгалсан. Тэгээ дахин энэ оны 11 сард нь Mona Wilson гэх 26 настай эмэгтэйг машиндаа суулгаад шууд чиргүүл рүүгээ авч яваагүй. Баарны ойролцоо одоо хөнгүүг хэсэгт поргоо машин дотроо бэлгийн харилцаанд ороод дараа нь 22 калибрын тийм буугаар эмэгтэйг буудаад алсан. Тухайн үедээ бол мэдээж Роберт ч мөнгөтэй болохоор бас хид хэдэн одоо хууль бусаар буу худалдаж авсан байдаг. Ийхүү 2001 оны сүүл гэхэд бол нийтдээ 66 эмэгтэйчүүд сургаггүй алга болсон байсан. За ингэж явсаар 2002 оны 2 сарын 1-ний өдөр Робертийн фермд одоо хаяа ажилтдаг ачааны машины жолооч эрэхтэй цагдаа нарт Роберт Пиктний чиргүүлэн гэр дотроос нь би хэд хэдэн хууль бус галт зэвсэг харсан гэж мэдээ өгснөөр цагдаа нар ингээд чиргүүлийн шалгахаар ирсэн. За шалгалтын үеэр бол галт зэвсгүүд олдсон. Дээрээс нь нэг зүйл олдсон нь сургаггүй алга болсон нөгөө эмэгтэйчүүдийн нэгнийх нь хувийн эд зүйл болох эмчийн бичгээр авсан амьсгалын аппаратыг олоод ашгүй нийгэм одоо энэ хүн сэжигтэй байна гэд фермийг нь тэр чигт нь алга болсон эмэгтэйчүүдийн хэрэгээр нэгжих шүүхийн шийдвэрийг гаргуулж авснаар нэгжлэгийг эхлүүлсэн. Тэгээ Робертыг бол тусгай зөвшөөрөлгүй галт зэвсэг эзэмсэн гэсэн зүйл ангиар баривчлан төр саадуулахад хорж байх хугацаанд нь фермийг тэр чигт нь шалгаж эхэлсэн байгаа. За тэгээд чиргүүлэн гэр доторхыг нарийн шалгахад Mona Wilson гих эмэгтэйн цус орны одоо матрасан дээр битүү шал галтгооны шүүгээ ханан дээр тосны толтнуудыг бол хаасайгүй олсон. Тэг гадаа байсан хогийн самнаас нь бүр битүү ингээд цус нүжтэй хүний голоор нь хуваасан тоолгойг олсон. Тэг хид хэдэн хөлдөөгч байсныг шалгахад дотор нь хүний толгой гар хөлийг хөлдөөсөн байсныг мөн олсон байгаа. За ингээд бүр одоо яах аргагүй баттай нотлох баримтууд араасаа олдч байсан учраас саадуулж байгаа Робертод мэдүүлэг авахдаа юу болсон зүйлүүдээ хэлсэн. Тэгээ за одоо үннийг хэлээ чи тэдрийг алсан уу гэж асуусан чинь бүр гайхмаар айгу тайван баг инээд алдах нь холгүй. Тэгээ би юусаа мэдгүй хийгээгүй гэж хэлээд тэгээ 11 цагийн турш түүнээс тасралтгүй маш эрчимтэй байцаалыг авсан. Тэрөөсөө тэр алга болсон хохирогч эмэгтэйчүүдийн зургийг харуулаад чи энэ эмэгтэйг харж ирсэн үү? Энэ фермд ч очиж ирсэн үү гэж асуухад би юусаа харж байгаагүй мэдгүй юм. Гэхдээ тэр аюу хөөрхөн эмэгтэй байна гэх мэтчлэн ингээл шал өөр зүйл хариулаад мэдгүй гэдэг үгээ хэлсээр ингээд энэ мэдүүлгээр юусаа юу ч хэлэхгүй байсан болохоор нь байцаагчид байцаалтынхаа тактикийг өөрчлөхөөр шийдээд түүний хоригдож байгаа камерт нь хэд хэдэн нууц цагдаа нарыг оруулсан. Тэгээ нууц цагдаа нар бол түүнд айл болох яриа үдс хийсэн. Тэгэхэд Роберт ч ер нь бусад хүмүүст өөрөөхөө ямар олон хүмүүсийг баригдалгүй алснаа өнгөрч ярмаар санагдсандаа тэдэнд би хүн алсан. Тэгээ алхахтаа би 50 гэсэн тэгш доо хүрэхийг хүсэжсэн. Нэгийг нэмээд алцсан байсан бол би ингээд 50 хүрэх байлаа гэж 49 хүн ер нь алсан хэрэгээ ер нь ам алдаж хэлсэн. Мөн би цогцыг одоо алга болохдоо амьтны хаягдал тушаах газар тушаадаг байснаа ингээ ийхүү хэлсэн байдаг тэднэрт. Хэдий яг ингэж ам алдсан ч гэсэндээ үүнээсээ хойш бол за би үнэхээр алсан гэсэн тийм тэрийг одоо би ингэж алсан тэгж алсан гэсэн ерөөсөө ямар ч зүйлээ хэлээгүй. Би санаатаа гарын зүйл хийгээгүй би ер нь мэдхгүй гэж хариулсан. Хിവэрээсэн. Тэгээ эхний ээлжинд бол Serena болоод Mona Wilson гэх хоёр эмэгтэй үхэлдэг түүнийг аль биесээр буруутай нь бол тогтоогдсон. Тэгээ фермд бүрэн хэмжээний нэгжлэг хайлтыг одоо хийх үйл явц бол маш олон хүн ажилласан. Тэр нь маш удаан буюу 22 сарын турш хийгдсэн байгаа. Тэгээ фермийн бүх барилгуудыг нурааж иж хүний ДНХ-ийг хайсан. Тэгээ тэр хайлтын үр дүнд хүний шөд, үс, арьс, яс гээд зөндөө зүйл олцсноос 33 хүний ДНХ дижиг олсон ч яг 26 хүний яг яс, үс, хөл гар гээд ДНХ-ийг олж чадсан.
За энэ хэргийн дагуу 2004 онд бол яг эрүүл мэндийн ажилтан хэвлэл мэдээллээр олныг цочирдуулсан нэг зүйлийг мэдээлсэн. Тэр нь Робертийн гахаан фермээс бол нийтэд зардаг байсан гахаан мах татсан маханд нь Роберт хүний махыг махны машинд хийж татаад гахаан махтай холдог байсан мах маш магадaltaй гэдэг баяг түүний гаргадаг байсан махнаас хүний мах олдсон гэдгийг албан ёсоор нийтэд мэдээлсэн. Тэгэхээр 1995 оноос 2002 он хүртэлх хугацаанд бол тэднийхээс гахаан мах худалдаж эсвэл бэлгэнд авч идсэн хүмүүсийн хувьд хүний махны хэсэг эзэн байх магадлал маш өндөр. Дээрээс нь яг энэ хугацаанд бол гахаануудтай хохирогчдын биеийг идүүлсэн. Тийм учраас хүний махаар хоосон гахаан махыг бол хүмүүс эзэн болж таарж байгаа. Тэгээ бүр тэндээс сургаггүй алга болсон нэг хохирогчийн ар гэрийнх нь хүртэл яг гэрийнх нь гишүүн алга болсноос хойш богино хугацаанд тэндээс гахаан мах эзэн байсан гэсэн. Тэгэхээр бараг тэр гэр бүлийнхаа гишүүний махыг ч эзэн байх магадaltaй юм байна гэж өөртөө бүр маш их цочирсан байдалтайгаар ярьцлага өгсөн мэлээ. Тэгээ 2002 онд баригчлагдах үеэрээ Роберт бол гахаан фермээ бүр яг фермийн зориулт гэхээсээ илүү хитгэн гахаа үржүүлээд махын худалдаанд гаргалгүй найз нөхөд хөршөөд фермийн зочдтой тараадаг байсан гэсэн байлаар. За Робертийн хохирогчтойгоо алдаг байсан тийм зарим аргууд нь хэдий яг энэ хохирогчийг яг ингэж алсан гэсэн бүр яг 100% баттай мэдээ байхгүй ч гэсэндээ ерөнхий алдаг байсан аргууд нь хоолойгийн утсаар эсвэл тэлээгээрээ буудна, суцсанд нь машины шил арчигч шингэн хүртэл шахаж алж байсан тухайга нэг хүнд дурдсан байдаг гэсэн. Тэгэхээр өөр ямар өөр аргаар алж байсан бол нэг тодорхой байхгүй. За түүний фермийг нэгжих үйл ажиллагааны үйл явцад бол хэрэгцээд маш том газар ухагч төхөөрөмжүүд ашигласан гэд бараг нийт зардал нь $70 сая бараг өртөгтэй болсон гэдэг. За ингээд нийтдээ сургаггүй болсон эмэгтэйчүүдийн тоо 66 хүрсэнж фермээс олдсон ДНХ-ийн нийт 26 хүн байсан. Хүмүүс нь бол хайц нь бол тодорхой байгаагүй хайсаар л байсан. Тэгээ ДНХ-гийн маш их нотлохоо баримт байсан. Дээрээс нь гэрчүүдийн мэдүүлэг гээд шүүх хурлыг 2 хуваагаар шийдсэн. Эхний хэсэгт нь бол 2007 оны 1 сард нь ялын ердөө 6 нь буюу Marnie Frey, Serena Abbott-Sway, Georgina Poppin, Andrea Josbury, Brenda Wolfe and Mona Wilson гэдэг энэ 6 эмэгтэйчүүдийн шүүх хурал болсон. Үлдсэн 20 хүний шүүх хурлыг бол дараа нь хэлцгээр болсон. Шүүх хурлд бол гадаа нь нутгийн ард иргэд болоод хохирогчдын ар гэр хамаатан садан найз нөхөд гээд маш олон хүмүүс цугласан. Тэгээ хэртгий цуврал алуурчны шүүх хурлыг үзэхийн тулд зөндөө гадаа нь очролж иж хүмүүс орсуулсан. Ингээд 130 гэрч 10 сар үргэлжилсэн шүүх хурлын дараа 7 эрэгтэй 5 эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэй тангарахны шүүгчд бол шийдвэрээ гаргахад 10 хоногийн хугацаа зарцуулсан. Тэгээ интернетээс хайгаад бол шүүх хурлын хугацаанд бол зөндөөлөн болсон. Яа тэгэхээр шууд яг энэ 6 хохирогчийн ДНХ олдоогүй нэг нэгээр араасаа ингээл ДНХ олдлоо. Дахиад тэр хохирогчийн ясан олдлоо гэх мэтчлэн явж исэн болохоор маш удаан үргэлжилсэн. Ингээ шүүх хурлын үеэр бол яг албан ёсны 26 алга болсон хэргийн яг нэг нь бол 1995 онд, 96 онд 1, 97 онд 6 хүн, 1998 онд 4, 99 онд 5, 2000 онд 2, 2001 онд 7 хохирогч гээд тус 26 хүн болсон байдаг. Тэгээ энэ хугацаанд болон өмнө нь алга болсон бусад хүмүүс л нотлох баримт дутмаг байсан болохоор Роберттай яг албан ёсоор холбож чадаагүй. Хэрэг ингээд босон гэдгийг олон нийт ерөөхдөө зах зугаас нь мэдсэн ч гэсэндээ нарийн мэдээллийг мдэггүйсэн. Яа тэгэхээр шүүх хурал нь болоогүй. Тэг хэргийн яг нэгжлэг үргэлжсээр байсан болохоор юу ч зарлахгүй байжгаад яг шүүх хурлын үеэр л яг эдгээр мэдээллүүдийг олон нийтэд дийлгсэн байлээ. За ингээд яг 2007 оны 12 сард Пихтнийг яг албан ёсоор эдгээр 6 эмэгтэйн үхэлд яг 2 дугаар зэргийн алга хийсэн гэж тогтоогдсон. Тэгээ үлдсэн 20 хохирогч нарын ямар нэгэн байдлаар ДНХ олцсон ч гэсэндээ шууд яг Роберт эдгээр хүмүүсийг алсан гэсэнд ерөөсө тооцож чадаагүй, хэргийг хүлээлгэж чадаагүй. Тэгээ дээрэс нь энэ 6 алсан хүмүүнд
одоо яг хэргийг ингээ хүлээлгэж чадсан ч гэсэн хоёрдугаар зэргийн алга хийсэн гэж үзсэн баг. Тэгээ Робертийн бол яг өмгөөлөлтийн баг бол нэлийн ажиллаж исэн. Тэгээ тухайн үед зөндөө олон процесс босны эцэст яг албан ёсны шүүхийн хариу нь 6 өдрийн үхэлд хоёрдугаар зэргийн алга хийсэн гэж тогтоогдоод түүнийг насаар нь шоронд хоригдох ялыг доотлол нь 25 жил сууж иж давж заалдах эрхтэйгээр гаргасан. Тэгээ тухайн үе яг Канадын 2 дугаар зэргийн ялд өгж болох хамгийн дээд ял нь бол 25 жил байсан болохоор ингэж өгсөн мэлээ. Тэгээ 2032 онд давж заалдах эрхтэй болно. Гэхдээ ер нь бол давж заалдаад ч нэмэр бол байхгүй байх гэж бодож байна. Тэгээд Роберт бол шоронд орсон үедээ ч гэсэн ерөөсөө хэргийн бүр яг 100% хүлээн зөвшөөрөөгүй. Яг би энэ хохирогчдод яг ийм зүйл хийсэн гэдгээ бол ерөөсөө детальчилж хүнд чи ярьж байгаагүй юм билэ. За мөн 2016 онд Робертийн өөрийнх нь нэрээр Picton гэдэг ном гарсан. 144 хуудастай зохиогчор нь Michael Childress гэдэг хүн байсан ч яг үнэндээ хүмүүс ярихдаа энийг Picton өөрөө бичсэн байх гэдэг. Тэр Робертыг хоригдож байх хугацаанд энэ хүн номоо бичээд хамт хоригдожсэн хоригдлоо суллагдахад нь энийг өгж гаргаад тэр хүн нь энэ Michael гэх хүнд өгснөөр энэ номыг өөрийнхөө нэрээр яг олонд нийтлээд Amazon дээр зарж эхэлсэн. Тэг үүнийг нь бол хүмүүс Picton өөрөө бичсэн байж магадгүй гэд бүр маш олноороо эсэргүүцээд мужийн ерөнхий хуульч Mike Morris гээд бас Change.org гэх сайт дээр онлайн өргөдөлтөөр бүр 50,000 хүмүүс гарын үсэг зураад энэ одоо номыг хэвлэлтээс болоод олон нийтэд хүрэхээс хориглоо гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд Колорадогийн хэвлэн нийтлэгчил Outskirts Press номыг хэвлэхээ зогсоогоод Amazon-оос хэдийгээр номын хавцан дээр нь одоо тухайн Michael гэх өөр хүний нэр бичигдсэн байсан ч үнэн ихтэй шоронд хоригдчихсэн гинт эрдэнэ болохыг нь олж мэдснийхаа дараа энэ ном бүр устгасан юм билээ. За харин яг одоо шалгахад бол Amazon дээр On the Farm гэдэг нэг ном байд юм лээ. Энийг болохоор нэг сэтгүүлч бичсэн ийм ном байлээ. Тэгээ энэ On the Farm номноос бас сэдэвлээд 2016 онд On the Farm гэх кино гарсан юм билээ. Тэгээ бас интернетээр харахад Peak Farm гэд бас кино харагдчихлээ. Тэгээ ямар ч ийм ном кинотой. Тэгээ энэ хэргийн баримтат киног бас доор description хэсэгт оруулчихъя. Англиар нь үзхийг хүсэж байвал за тэгээд нэг ийм бүр чихүүц хүрмээр муухай гэмт хэрэг одоо Канадын цуврал алуурчин байна. За энэ хоёрын хувьд бол надад бодогдсон зүйл бол Робертийн ээж нь яг тэр дүү Дэвид нөхөд мөрөгцсөний дараа уг нь хүүхэд туслах боломж байсан байгаа хгүй. Тэгэхэд ерөөсө туслаагүй гэхээр бас ямар хүн байсан харагдаж байгаах ийм аимшигтай зүйл шууд хийж ин гэхээр одоо өөр юу ч хийсэн мэдээж олонд ямар ч юм байхгүй ч гэсэндээ бас юу ч хийсэн эсвэл хүүхдүүдэд яаж сургадаг байсан нь бол үнэхээр төсөөлхийн аргагүй мэдэхгүй байна. Тэр Робертийн хувьд бол бас нэлийн тийм номой чимээгүй ганцаардмал бусдаас тийм жожиг бас өөрийгөө тийж нэг ерөөсөө хинж бас өөрийг нь хаахардгүй. Тийм учраас яг л тэр гудамжинд очихоор амар тийм хүчрхэг нэгэн шиг бодогддог байсан болоод ч тэр хүмүүсийг одоо алж эхэлсэн. Тэг яг яагаад алах болсон гэдэг шалтгаанаа бол өөрөө хідэж хэлж байгаагүй болохоор хинж мэдэхгүй. Лээсэн үнэхээр харамсалтай одоо энэ олон эмэгтэйчүүд одоо үнэхээр алга болсон баг бүх 66 хүмүүс Робертэд алуусан боллоо. Тэгээ зөндөө олон одоо хохирогч нарын нарийн мэдээлэл ерөөсөө байхгүй зүгээр нас нэр хизээ алга болсон мэдээлэл байгаа учраас яг бүгдийг би одоо уншаад хэрэггүй гэж бодлоо. Ямар ч гэсэн дэлгэцэн дээр зургуудын аль болох оруулаад цаг хугацаад нь оруулчихъя. За тэгээд бас DNA-н олцсон ч гэсэндээ ерөөсөө хин гэдэг мэддэггүй ямар ч ар гэрн таньдаг хүмүүс нь алуу болсон гэж мэддэггүй бас хэд хэдэн хүмүүс байгаа. Тэгээд тэд нар ч гэсэн одоо хүртэл яг хин гэдэг нь тодорхойгүй хിവэрэ үлдсэн билээ. Тэгээд нэг юм харамсалтай хэрэг бол босон байна. За одоо ийм амар dark юм сонснохоо дараа та бүхэнд ярьж өгөх багаан тийм хүрхэн эрэг түүх болохоор Wisconsin мужийн Green Bay хотын 11 настай нэг Vince гэдэг хүү After Memorial Day гэдэг одоо амралтын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явсан. Тэг алхаж явж байгаа хүү газраас нэг хүний төрөвчийг олдог. Тэг төрөвчин доторхыг нь үзээд жолооны өмнөлгөн дээрх одоо хүнийг хараад гэрийнх нь аяыг харсан. Тэгээ аавда хоёлаа энэ төрөвчийг эзэнд нь ингээ өгөө гэж хэлээд аавтайгаа хамт явдаг.
За түрүүшний эзэн бол 17 настай ахлах сургуулийн сурагч Chase гэдэг хүн. Цэцэрлэгт хүрээлэнд загас барьж агаад самсаргуу түрүүчээ гээсэн байдаг. Тэгээ мэдээж түрүүчээ алга болгоно гэдэг чинь тухайн хүнд бол тэгээ иргэний өмнөлгээ захиална, жолооны өмнөлгээ захиална гэж зөндөө олон банкны картууд гээ маш олон ажилбартай байдаг. Тиймээс яг аав хүү хоёр бол тухайн хүнд туслая гээд гэрлүүн явсан. Ингээ гэрт нь ирээд гэрийн хонхыг дарахад бол гэрийнхаа хонхон дээр нөө камертай тэр хонхороо тэр Chase гэдэг хүү хараад хинбэ гэд гисэн чи би ингээ төрүүлчиж оллоо гэд үзүүлж байгаа байхгүй. Тэгээ Chase хурж ирээд Vince-тэй уулзахад бол төрөвчөнд өгсөн чинь бүр маш баярснаа хэлдэг. Тэгээ Chase аав нь хүүгийнхэн төрөвчийг олж өгсөн бяцхан хүү ингээ шагнамаар байсан чинь яг байсан ганц бэлэн мөнгө нь Chase-ийн төрөвчөндөөс $2 лээсэн. Тэгээ ингээ $2 өгөөд баярлаа гэдгээ Vince хүүд хэлээд явуулсан. Тэгээ Vince ч аавтайгаа $2 авсан. Дээрээс нь хүнд ийм сайн хийсэн болохоор маш гоё сэтгэлдээ баярлаад яваад өгсөн. Дүүнийхэн дараа бол Chase-ийн ээж нь ийм хөөрхөн сэтгэл аав хүү хоёртой $2-аас илүү шагнал өгмөр байсан болохоор ерөөсөө нэр бусыг мэдгүй, хаягийг мэдгүй эргээд очиж уулзъя гэхээр тиймээс Facebook дээрээ хүүгийн зургийг тавиад төрөвч юм байна олж өгсөн юм аа. Энэ хөрхөн сайхан сэтгэлтэй аав хүү хоёрыг олоход туслаач гэхэд бол хөшөөд нь тэднийг хинбэ гэдгийг хэлж өгсөн. За тэднийг олоход бол Vince хүүгийн аав Lorenza нь махны үйлдвэрт ажилладаг байжгаад ковид тусаад ажиллаж чадаагүй хэсэг байжгаад тэгээ баг эдгээд ажилдаа эргээд орсон чинь юмсалахад хүнд байсан тул махны үйлдвэртээ үргэлжлүүлж ажиллаж чадгаа байсан. Үүнээсээ хойш тэрээр бол гэр бүлээ тэжээхийн тулд ажил олдохгүй янз янзын төр зүрийн ажил хийж амьдралаа залгуулж хэдэн сар бол санхүүгийн тал дээр тэдний гэр бүл маш хүндрэлтэй үеийн байж тарсан. Тэгээ Chase ээж нь бол дахин одоо энэ бүхнийг мэдээд Facebook дээр энэ аав хүүд туслах GoFundMe гэдэг байдаг штэ. Хандивын аян цовлолдог. Тэрэн дээр одоо хөшөөдөөсөө хандив хүссэн. Тэгэхэд тэдэнд туслахыг хүсээд хүмүүс одоо сайхан сэтгэлээр хандив өргөсөөр $7500 цуглуулад Chase-ийн гэр бүл Vince болоод аавд нь өгсөн мэлээ. Тэгээ ийм хөрхөн сайн үйл хийх нь одоо үргэлж сайхан зүйл дагуулдгийн адилаар юу тарин түүнийг хураасан ийм хөрхөн түүхэн тэгээд мэдээж $7500 бол Vince болоод тэдний гэр бүлд бол маш их дэм болсон байгаа. Тэгээд ийм сайхан зүйл хийгээд ингэж гоё шагнадаад аавдаа болоод гэрийнхэндээ тусландаа бол 11 настай Vince хүү бол бүр маш их баяртай байдаг. Тэгээд цаашдаа дандаа хүмүүст гоё би туслахыг хичээнэ. Энэ үнэхээр гоё мэдрэмж бэлээ гэд ярьж исэн. За нэг ийм хөрхөн түүх байна. За тэгээд энэхүү дугаар маань үгээр өндөрлж гин. Тэгээд та бүхэнд маань таалагдсан гэж найдаа. Манай сувгийг бас сонсож дэмждэг та бүхэндээ баярлалаа. Дугаар хийгээгүүд бас хүлцэл өчөө. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараар бүгдээрээ уулзцгаая. Түр баяртай. 저 떠져선 저